Эрхэм хүндэт үзэгчтэй бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртээлэхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид өхөн Өвөр хангай аймгийн Уян сүмийн өл 7 дугаар өгийн нутаг турших Бааран Эндэрт хэмээх одоо амралтын газар зохион байгуулагдсан Дашин мөнхийн үрсдийн уулзалт ургийн баяр ахан дүүсийн одоо сайхан үйл явдлуудаас бэлтгэсэн нэвтрүүлгийг хүргэхэд бэлэн болж байна. За Дашин мөнх хэмээх одоо эрхэм хүн болвол Бааран Эндэрт хэмээх газар одоо нутаглаж ирсэн. За энэ нутагт бол за мөнхийн одоо үрсэд одоо үеийн үед одоо нутаглаж нутаг орондоо сайхан ажил хөдөлмөрлөж Монгол орныхоо өнцөг булан бүрт хаж төрөн одоо амьдарч байгаамаа. За ингээд Дашин мөнх гэдэг хүн бол одоо олон сайхан одоо хүүхдүүдийг төрүүлж өсгсөн байгаа. За тус одоо эрхэм сайхан одоо хүүхдүүдийнх нь өр хойжуулсан ачцээ нар одоо нэгэн сайхан дурсамжийг одоо бүтээж ургийнхаа уулзалт ахан дүүсийнхаа сайхан баярыг хийсэн юм аа. Тухайлбал одоо Дашин мөнхийн одоо өр хүүхдүүд болох мөнхийн пүрэв тулам, мөнхийн лодой дамб, мөнхийн андрууш, мөнхийн бор, мөнхийн лувсан бямб, баасан дөрж нарын өр хүүхдүүд ачцээ 30 центр гээд одоо олон сайхан одоо хүмүүс нэгэн дор одоо цуглаж өвгдөөцөрөө одоо бахархаж ахан дүүсээрээ уулзан учирж ургийнхаа холбоо баталжуулсан сайхан одоо үйл явдал. За Дашин мөнх гэдэг хүн бол одоо эртнээс гарын дүүтэй, нутаг орондоо нэртэй, за мөн одоо ус барилддаг гээд олон сайхан одоо нэр хүндтэй хүн байсан. За түүний хүүхдүүд ч гэсэн бас өрд удам дамжиж нутаг орондоо нэр хүндтэй мөн одоо сүнсний үхий спортоор хичээлж 3 хүүхэд нь одоо сумын заан цолгортож нутаг орон төдөөгүй сэргэлдээ одоо олон сайхан одоо сумдын баяр наадмуудад төрүүлж үзүүрлэж ирсэн ийм одоо хүмүүс байсан юм аа. За ингээд одоо эдгээр хүмүүсийн одоо өр хүүхдүүд болсон эрхэм хүмүүсийн ургийн уулзалт баяр бол одоо бас сайхан одоо эхэлсэн байгаа. За Дашин мөнхийн өрсөлдөөн одоо уулзалтыг одоо хол ойрын одоо олон даахтуу төрөл төрөсөд сэтгэл зүрэх дэвсэж эх орны 408 зохисоос урилгаан хүлээн авч зохион байгуулагчдынхаа урилгаар одоо хүрэлцэн ирсэн гэдгийг та бүхэндээ хэлье. Ураг удмынхаа түүх, өв уламжлал, ёс заншил, үнэт зүйлсээ дээдлэн хадгалах, ахмад үеэ хүндэтгэх, өөр хүүхэд залуу үедээ өвлүүлэн үлдээхэд оршин тус ургийн баяр за 2026 оны 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан юм аа. Уулзалтын маань аль биесний нээлттэй үйл ажиллагаанд болсон. За нээлттэй үйл ажиллагаанд Дашин мөнхийн одоо өр хүүхдүүд болох за пүрэв тулмын одоо өр хүүхдүүд доос ингээд баяр бахтал дүүрэн ургийнхаа баяр наадамд доос сайхан жагсаж одоо баярын парад доос сайхан орж ирсэн. За дараа нь мөнхийн лодой дамбын одоо өр хүүхдүүд орж ирсэн. Дараа нь одоо мөнхийн андруушин одоо өр хүүхдүүд, за мөн одоо мөнхийн борын хөр хүүхдүүд, мөнхийн лувсан бямбын өр хүүхдүүд, мөнхийн баасан дөржин одоо өр хүүхдүүд ингэж бас баяр наадмынхаа за уулзалтынхаа энэ сайхан хүндэтгэлийн аль биесний нээлтийн үйл ажиллагаанд бас өргөн дэлгэр халуун дулаан урамсгалтай баяр бахтал дүүрэн одоо сайхан орж ирснээр за мөнхийн Дашин мөнхийн одоо өр хүүхдүүдийн ахан дүүсийн уулзалт ургийн баярын одоо аль биесний нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан байгаа. За ингээд одоо эрхэм хүндэт үзэгчид та бүхэн Дашин мөнхийн одоо өр садын уулзалт ургийн баярын аль биесний нээлтийн үйл ажиллагааг хүлээн авч үзлөө. дэлгэрсэн өчгөр үлээ бид нэгэн гал боломтын үргэлжлэл болсон домог үлээ бид өвгд эцсийн ариун сургаалыг өвөрлсөн өнөр өтгөн ураг удмын хэлхээ билээ бид ахан дүүс ивтэй бол аз шаргал арвин амар мэндийн өрөөл үргэж дүүрэн холорын цагаас сэлгэгрэн ордууж хойч үйдэн эвийг өвлүүлнэ. Сайн байцгаана уу эрхэм хүндэт зочин төлөөлөгчд эрхэм хүндэт ахан дүүсээ. Дашин мөнхийн өр хүүхдүүд ахан дүүсийн уулзалт ургийн энэ сайхан хүндэтгэлийн үйл ажиллагааны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Бүгдээ хадуун бүлэгт шилтаар эхлүүлье. Дашин өр хүүхдүүдийн уулзалт энэ сайхан ахан дүүсийн баярын үйл ажиллагааг
албан ёсоор нээж үг хэлүү хэмээн та бүхний өмнө энэхүү сайхан уулзалтыг зохион байгуулах комиссийн дарга Өвөрхангай аймгийн таргацмын засаг дарга халтрын дайштдаг ахыгаа та бүхний өмнө хүндэтгэн өрн залъя. Бүгдээ халуун өдөртөшин тарахтан авъя. Эрхэм мөндөд ахмад уурлуудаа эдгээр задан ахан дүүсээ эрхэм мөндөд жочид төлөөлөгчдөө ирч хүч нэтгөрөөр дүүрэн хүүхэд багчуудаа та бүхэндээ зуны дунд хөх морин сарын 6 цагаан мэгтэй улааныхаа өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Мөн энэ нутгийг үе дамжин хайрлаж хамгаалан үр хүүхэд бидэндээ өвлүүлэн үлдээсэн өвөг дээдсийн гигэн дурсгалд хүндэтгэл үзүүлж бидний ач үеийг сан дурсая. Энэхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн ахмад уурлуудаа гүн хүндэтгэл илэрхийлье. Та бүхний хөдөлмөр, сургаал, амьдралын туршлага бидний хамгийн үнд өвөглөө. Алс холоос, нутаг ус, ахан дүүсэнд зорин ирсэн ахан дүүс төрөл садан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний минь оролцоо энэхүү уулзалтыг утга төгөлдөр дурсамж дүүрэн болгож байна. Залуучууд, хүүхэд багчууд та бүхэн өнөөдөр зөвхөн наадад цэнхэхээс гадна өөрийн удмын түүх өвөг дээдсийн тухай мэдэж авч ахан дүүсийн холбоогоо баттгах сайхан боломжтой учир нь залгаж байна. Энэ хоёр өдрийн турш бид бие биентэйгээ танилцаж, дурсамжаа хаваалцаж, хүүхэд багчуудаа өв уламжлан өвлүүлж, ахмадаа хүндэтгэн эвнийг эзэгсэг дотны харилцааг улам бэхжүүлэх болтугай. Мөн бидний цугласан энэ сайхан нутгийг хайрдан хамгаалж, эрэхтэн ямар байсан тэр хэвээр нь бүр илүү цэврээр өнгөлдөж бацхийг нийт төр саддан уриалж байна. Эвтэ ахан дүүс өнөр өтгөн байж эрдэнэт удам үеийн үедэлгэрч хүүхэд багчууд нь эрүүл сарууд өсөж ахмад уурлууд нь инг төг байхын өцөтэй ирээлийг өргөн дэвшүүлье. Ингээд дашимөнхийн үр садын уулзалтыг албан ёсоор нээснийг мэдэгдэе. Та бүхэндээ ад жаргал, эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баярлалаа. За баярлалаа, дүүрэгтэй баярлалаа. Бидний насарчаад энэ сайхан дүүрэгтэйгээ
Угуул дургч одоо баяртай байна. Та өндөр минь эрүүл саруу сайхан амьдраарай гэж хүсэж байна. Баярлалаа баярлж байна. Ингээд уусан гэж бодоогүй байсан сайхан бол сайхан баярлж байна. Өндөр минь сайхан баярлалаа. Хүн аргалын удаа баригсан мачны гэрт төрсөн би атэрхээр нутгаа өлгийн минь гэж боддоо цэнхэр манай суунагсан азийн бараг ширтээд цэнхэр сайхан нутгаа сэтгэл багтан харахад үлээж байгаа салхи үнсэж байгаа юм шиг шөөтэй юмгаар үнсэж байгаа юм шиг энүүгийн сайхан санагдахад элэг зүрхмэн догдолж хосби баярын нуурлаас хоёр нүдийг мөн бүгдээ уулзалтын аргамжийг сайхан болж байна. Тэгээд манай имэйн одоо юм бүрэн тулам гэж юм байгаа. За энэ бүхэн бүрэн тулмын том охин манай ээж Сэтэнбин ба гэж юм байгаамаа. За ингээд одоо манай ээжийн төвөндөр одоо бас энд хүрцэн гэсэн байна. За манай ээжийн одоо удаа түүн болохоор бүрүсүрэн гэж маань за бүрүсүрэн одоо гэргий жавцаа ихч байна. Одоо сургууль хүмүүстэй хамт ирсэн байна. За өрөвчүүд нь одоо манд цэцэг нараа туяа дээр хана за наашаа. За Батбаяр гэдэг одоо энэ өрөвчүүд нь одоо бүгдээрээ ачтай нэртэйгээ бүрүүттэйгээ ингэж ирсэн байна. Дараагийн нь одоо нямдарч за нямдарчхи хүүхдүүд нь одоо ирсэн байна. Алтан гэрэл нямдарчийн дулам сүрэн гэдэг. За түүний одоо хань уран төгс гэргий алтан гэрлийн гэргий. За ингээд хүүхдүүдтэйгээ ирсэн байна. За ингээд хийг маань хүлээн авч хол ойроос хүрэлцэн ирсэн бүх ахын дүүс төрөл төрөсөд үр удмынхан дан энд хүрэлцэн ирсэн явдал маш их талархаж байгаагаа илэрхийлье. За тэгээд дашийн мөнхийн ууган охин төрөв дулмын хамгийн ууган охин болох Цэдэнбин ба гэж эмэгтэй би. Тэгээд Цэдэнбин ба түүний нөхөр Халтар нарын үр хүүхдүүд болох хамгийн ууган хүү инх болт таныг өөрийн гэргийн эчин хорлоогийн хамт гарч ирэхийг урьж байна. За түүний удаах хүү Даштилэг таныг урьж байна. За тэгээд дараагийн охин болох Саран цэцэг эгчигээ урьж байна. Саран цэцэг эгч маань нэг удаахийн удаах охин байгаа. За тэгээд Саран туяагаа урьж байна. За дараа нь Саран чимэг түүний хань бунд хорл охин Нямсүрэн ган хүлэг нарыг урьж байна. Мөнгөн зориг Галтрын баг хүү мөнгөн зориг түүний гэргийн амар тунгадаг хүү ангараг нарыг урьж байна. За тэгээд дараагийн өрх бол Галтрын октябр охин Галтрын октябр гамтны болор эрдэнэ нарын гэр бүл хүүхдүүдтэйгээ ирсэн. Дүлгөн шижир хүүхдүүдтэйгээ ирсэн байна. За дараагийн өрг болох Галтрын майз цэцэг хань орчин хуйг орчин хуйг за хүү төвшин жаргал насан жаргал дүүрэн галай Төвшин баяр маань өөрийн гэргийтэйгээ буян дэлгэрийн хамт хүүхдтэйгээ ирсэн байгаа. За дараагийн хасуул ирсэн байгаа. Тий, очир уйгийн хасуул ирсэн байна. За тэрний дараа инх болт Галтрын ууган хүү болох инх болтын ууган охин даваа цэрэн гэр бүлийн хамт ирсэн байгаа. Хүү
хань үлзий жаргал өөрийнхөө хүүхдүүдийн хамт ирсэн байна. За энэ болтын Сондор охиныгоо урьж байна. Эрдэнэт хүүг урьж байна. Даштилгийн том хүү инх оргил хань дулам хүү оюут хангал охин Эрмөн цаг нарын хамт уралцсан ирсэн байна. Даштилгийн бат хүү мөнх оргилыг урьж байна. Бүр сүрэнгийн үр хөвгүүд байна. Тэгээд манай ээж жавсан. За манай том ах манд хоёр түүний гэрги заяагч амар заяа. Тэгээд хүүхд нь шүү дээ. Баяр толгой. За 2 их охин байна. Ундрах эрдэнэ. Тэгээ 2 их охин байна. За дараагийнх нь манай ах. За манай том ах одоо шивэд ус амьдарч байгаа. Нар мандах гэж таавар бүгдээр мэдж байгаа. Охин нь ирсэн байна. Их чимэг гэд. За өнөөдөр сайхан өдөр байна. Тэгээд энд суулсан бүх ах トゥ нартэй өвгдөнцийнхаа үр удам сайхан ах トゥ нар аав ах иш нартай үр хүүхдүүд нь энэ хороогийн хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Бүгд нь одоо эмээхээ энэ уран бүтэлийн уулзалтанд ирсэндээ үнэхээр баяртай байна. Бид хоёр болохоор одоо нэг аавынхаа гамаатан самбын юусаа сайн мэдхгүй ээжийнхээ талын гоолтой амьд дүр нь өсөж хариусан байгаа. Тэгээд одоо энэ ийм сайхан уулзалт зохион байгуулж байгаа Даштилэг ахтаа болон энд хүрэлцэн ирсэн нийт бүх хамаатан сардан төрөл бүх хүмүүстэй үнэхээр баярлж байна. Тэгээд танилцаж авах гэж ирсэндээ баяртай байна. Бүгдэнд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөд байна. Өнгөрөх сумын харьяат Жонжгогийн алтан цэцэг эгч маань хүрэлцэн ирсэн. За Баатар ахын маань дунд хүү мөнгөн шагаа эхнэр бат цэцэг. За та бүхэндээ тэгээд энэ уулзалт удаа хүрэлцэн ирсэн бүх ах トゥ нартай эрүүлэн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайхан баяр цагаараа. Маань өөрийн охин болох Саран туяа түүний хань сүх гэрэл. За хөнгүүдээ Уран баярын хан дуустайгаа уулзалт их сайхан баярх гоё байна. И тус их гоё маа гоё. Их баяртай байна дүү нартай энэ зохион байгуулж байгаа дүү нартай баярлж байна. Энэ өдөр ингээд их сайхан өдөр байна. Сайхан хангаад сайхан ах トゥ нартайгаа уулзаад их баяртай байна. Тэгээ та бүхэндээ сайхан баярлаад сайхан танилцаад ураг төрлөө улам үргэлжлүүлээд цаашдаа бүр ингээд ахын дүүсийн холбоо барилга баттахыг хүсье. Харлаг сайхан ангийнхаа аваандаа мөргөж ирлээ. Аваа сайхан буурлуудаа очрон золголоо. Ахын дүүстэйгээ нэгэн сайхыг хангаадаа чуулж байгаадаа өнөөдөр баяртай байна. Эхнийх нь хамгийн том хүн бол Дулам дөрж. За удаагийнх нь Гаваа Дундуу. За дараагийнх нь сая хинтэй аймгаар ирсэн гэдээ бас даагуу танилцуулсан Гавд гэдэг эгч маань байгаа. За дараагийнх нь
Хоёрын бэлэг, хоёрын цэцэг. За алтан гэрэл, дайс цэвэг, за бат өчөр, эрдэнэд орж, алтан цэцэг, одхон тогтох нэргүү гээд нийт 12 хүүхэд өсгөн төрөөж байж болсон. За энэ үйл ажиллагаанд 12 хүүхдээс 11 хүүхэд нь хүрэлцэн ирж үр ажил нартайгаа эмч болж байна. За нэг хүү нь бат өчөр нь одоогийн байдлаар ирж амжаагүй нутагтан байгаа гэсэн үг. Abi, затаа бүдэг их юм сайхан уурхи хамхнаа байна. Хүрэлцэн сахтуу та бүхэндээ эрүүлдэг сайхан юм хүсэл өрөөж мэдчихэд байна. Бацгал байна. Уурангай аймагт одоо уурхайд ажиллаж байгаа ийм хүн байгаа юм аа. Ер нь бол энэ хоёрын уурангайд олон жил ингэж одоо төрийн байгууллага болон хувийн гишүүн. За энэ сайхан хурдан өдөр цугларсан ах トゥ хамаатан саданда бүгдэнд нь сайхан өдрийн мэндийг хүргье. За тэгээ бүгдэнд нь эрүүл их аз жаргал сайн сайхан бүхний хүсээрөөё. За энэ цугларсан ах トゥ хүмүүс олондоо энэ өдрийн мэндийг хүргье. За ах トゥ нараараа сайхан уулзсан бахарсан бүгдүүнэртэй нас нартай эрүүл их хамгийн сайхан хүсээрөөё. Баярлаа. Баярлалаа та бүхэнд. За дараа чи. За энэ өдрийн мэндийг хүргье. Энэ хуран цугулсан хан дүүс та бүхэндээ өгшин золгож байгаа үнээр таатай байна. Охин маань усгаар суралцдаг. Асуухгүй. Баггүй маань 10 дугаар ангид байна юм. Ирүүл байна. Та бүхэндээ баярлалаа. За ах トゥ нартай энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сайхан эрүүлэг сайхан бүгдийг хүсье өрөөж байна. Сайхан өдрийн мэнд хүргье. Хөлцөрсөн ах トゥ энэ өдрийн олон баярын мэнд хүргье. Тааштай ажлын хөдөлмөрт өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа. Нэг том байхыг өрөөё. Нүсэл жотон жаргад баяраа сайхан тэмдэглээд эрүүлийн байгааг өрөөё. Хөлцөрсөн уулзсан дэрсэн бүх хүмүүстээ баярын мэнд хүргье. Тэр та бүхэнд сайхан баярлалаа. Таамахан боломжрон хажид сүрэн дурсам сам толгой тэндээс таам хоригын хэмлэн ундрах Энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Хүрэлцэн их ирсэн ах トゥ нартай бүгдөөрэнд нэрүүл их сайхан хүсье өрөө. Бүгдөөрэнд нь баярлалаа уралцсан ирсэнд нь. За мөнхийн бор манай аа болохоор 3 хүүтэй 5 охинтой ийм айлаас хамгийн том ах маань Ганбаатар гээд одоо гэргийн Балжисар ихч. За ээж байгаа. За тэгээд нөр хүүхдүүд нь даш том хүү даш бян. За том охиных нь хүү Санги ондоо. Гэгээ маглаа. За дичтмаа бага охиных нь хүү охин дөлгөөнөө. За энэ хэд маань хөрөлцөн ирсэн байна. За өөр хүүхдүүд нь дөөх хэрж яв охинтойгоо за дэрнэ. Бахан намонтай. Намоо сансроо. Тэр ямжирт болон хүүгээ хүү болохоор нэгэн гэж хүүг байгаа. За том охин сэтэл долом сэтэл долгор. За баг хүү их хэрэг ингээд дөрвөлээ. За таахын ингээд би энэ сайхан хуртай, бороотой, энэ сайхан нутуугуулсандаа эмийнхээ нутуугуулсандаа одоо амьдарч ажиллаж байгаа малчин ах
их хамгаалах түүний гэргий доломсрон за ингээд энэ сайхан хүмүүсийг төлөөлөлт болгоод одоо манай ихч маань энэ сайхан удам судар дотор биднийг ивэж буурал дээдсүүдийг буулгаж явдаг нэг Зэвчтмаа ихчийг энэ сайхан хүмүүс дотор ерөөл айлтгийг урьж байна. Алдартай шүү. Хурсан сайхан буйн дэлгэр болтугай. Хорой уухагаар дуудаж нутаг усны минь эзэд нэг айсан дуулаг болтугай. Их нутгийн эзэд минь нэг дуудаж нэг нишээд байна гин их тэнгэрийн өнгөд минь дуудаж нэг дэлгэрч байна гин дэндүү үсээ хар хандаж нэг хайрлаж нэг юмсэн гин хан тэнгэрүүд минь чууж нэг тойрон бүжиж байна гин хамаг сайхан түмэн үүсмэн бас нэг миний ил үүсгэж тэнгэр минь бас нэг мишээж нэгэнтэй мандаж байна гин. Эрүүл их сайн сайхан бүхний хүсэн өрөөё. За ингээд баасан дөрч гэдэг хүний том охин бий байна. Цэрэн дээр өгдөг. За энэ болохоор манай нөхөр Баяраа. За энэ болохоор манай том хөө шүдний техникч хийдэг. За энэ нэрийн хэлээр. Гэмбэрлийн. За энэ болохоор Батулга Завхан нутгийн хүн байна. Манай хөргөн нийтийн тээврийн жолооч хийдэг. За дараагийн дээр энэ эмэгтэй болохоор дайцэг манай төрсөн дүү. За тэгээд одоо мөнхийн үр хөвгүүдийг одоо бүгд ачцаа нартайгаа бүгд ингээд танилцууллаа. За мөнх хүн бол одоо дашгиж одоо ахаараа бол одоо ингээд оглоод явж байгаа юм байна. А дашгид нь бол одоо нэг хоёр хүүхэдтэй байсан эмэгтэй эрэгтэй. А тэр эмэгтэйгийг нь Хүр Баатар гэдэг одоо энэ хүн бүрээдсэн байна. Тав хүмүүс одоо бас сайн харж байгаа. Хоёр сумдаараа одоо ажиллаж байна. За Хүр Баатар гээд одоо орж байна. Одоо манай хүн бас сайн танихгүй одоо яг дэшээгээ 3-4 үе дээр тэгээд одоо Хүр Баатар гээд одоо сэтгэлээ сонсоод одоо сайн одоо танилцуулаад өгнө гэж хэлж байна. Микрофон орох бэр. Миний тэжүүдээр ташгидгийн ахшаа. Зарим бүхэн миний ичи ахаар. Ингээд тэр ташгидгийн дүүн тэр хамар мөхөө гэдэг тэр ташгидгийн дүү ахаар авах болдог юм. За Өөр Ханга аймгийн Уян сумын үл толгоруугийн Баара хэмээх үзэсгэлэнт газар зохион байгуулагдсан Ташийн мөнхийн Үр садын одоо ургийн уулзалт ахын дүүсийн одоо баяр хөргөн дэлгэр сайхан үргэлжлэж байлаа. За баярын одоо нээлттэй үйл ажиллагаа танилцах болон танилцуулах одоо үйл ажиллагаанууд хөргөн дэлгэр халуун дулаан урамсгалтай болж хоол оройс хүрэлцэн ирсэн ах トゥ төрөл төрөсөд хоорондоо энийг мэдж, мэндэлж танилцсан одоо өргөн хүрээтэй үйл ажиллагаа болж өнгөрсөн юм. За харин үүний дараа ахмад настан буурлууд болон хүнд зочдоо хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулагдсан байгаа. Хүлээн авалтын үеэр өндөр сайхан насыг насалж өдгөө энэ сайхан ураг удмынхаа одоо нэр хүндийг авч үр хойч үлдээн өглүүлэн үлдээж халуун залуу насаан эх орон төрлөх нутаг ураг удмынхаа одоо нэр хүндийн төлөө бас өөрсдөө хүчил хөдөлмөрийг одоо зориулж ирсэн хэм сайхан уурлуудаа хүндтэн үлээн авч мөн одоо дурсгалын зүйл гарын бэлэг одоо зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Байгуулагдж байна. Тэгээд энэ сайхан одоо өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжлэж байна. Тэгээд танд болон одоо бас танай энэ сайхан ураг удмынханд бас эрүүлэг саруу сайхан бүхнийг хүсээрээ. Тэгээд ураг маань улам бодчиж, улам сайхан өргөжж, та бүхэн маань бас эндээш олон сайхан одоо зүйлээр бас хамтарч нэг нэгнтэйгээ бие биетэйгээ бас илүү ойр дотнд байх эрүүлэг өргөн дэвшүүлж энэ сайхан ондгийг өргөн барья. За би дуулах бүгдээ гоё дуулна шүү. Ах дүүсээ ураг удмаар авах гэдэг үлээ. Төрсөн нутгийнхаа наташи төвшин авихаа сэтгэлийг төлсөн тонуч дандаа явах юмсаа бүгдээ төлсөн
Заагаач. Орсгод годихоо осши ойхэн ээжигээ сэтгэлээ ординоны хайши ойраач замда явах юм саазаа ординоны хайши ойраач замда явах юм саазаа тэгээд та бүхэнд дараагийн хамгийн сайн бүхнийг хүсээрэй. Та бүхний мань урагдан улам сайхан өргөжил үлжиж улам сайхан ашиглаар дүүрэн байхыг өрөөний өргөнд шүрээ. 사람들의 이를 잡고 있거든. 오르스 한가한 나타듯이 보인대 허이허 세대지 도름이 모르만 조시 도치다한 여우허요 마사 가오래 도둑이 야, 왜 이런 거야? 감싸 사람 높다. Тэнгэр багамдаж нутгийн улсын дэрлэлээ намсалуугаад үдэсэн ураллаа минь санаадана ансагаануудна атрасота амин хөөе 이들인 것 минь шуугна сүгэн цацсан үдэсэй ичи бурхан санагдана санчга үсэндэ хөрөнта самчэжмэ хүлээгэдэ санчга үсэндэ 아웨지 민족에네 왕 오름도 좋을듯이 오르한 못하게 믿는 산나이드나 앞주서 걸어가 나쁘라성가 못하게 믿는 남매가 굴레게 돼 앞주서 걸어가
18 Pro Max-ийн алтан болно. За энэхүү Өвөр Хангай аймгийн Уян сумын Бараан Эндэрт хэмээх байгалийн үзэсгэлэнт амралтын газар зохион байгуулагдсан Ташийн мөнхийн үр судын хүлээн авалтын үйл ажиллагаа болон Захмад сайхан буурлуудаа хүндэтгэн хүлээн авсан хүндэтгэлийн арга хэмжээ өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж олон сайхан талархал эрүүлийн доор амжилттай боллоо. За харин үүний дараагаар ургийн баяр зориулсан оройн шоу цэнгүүний үйл ажиллагаа зохион байгуулагдсан байгаа. Оройн шимгүүний үйл ажиллагаанд урилгаар хүрэлцэн ирсэн Өвөр Хангай аймгийн Хүчим драмын театрын уран бүтээлчид аяа дугаан өргөж наадамчин олон ургийн сайхан хүндэт уулзалтын хүмүүстэй дууж бүжиглэж нэгэн үчиг хамтдаа сайхан өнгөрүүлсэн. Энэ үеэр мөн галын наадам зохион байгуулагдаж галтай зөгтөө сайхан шоу цэнгүү маань зохион байгуулагдсан юм аа. Өвөр Хангай аймгийн Уян сумын 7 дугаар ангид нутагт орших Эндэрт хэмээх байгалийн үзэсгэлэнт амралтын газар зохион байгуулагдсан Ташийн мөнхийн өр хүүхдүүдийн ургийн баяр уулзалтын үйл ажиллагаанууд эхний өдрийн арга хэмжээнүүд хөтөлбөрийн дагуу амжилттай явагдаж өндөрлсөн юм аа. За харин 2 дахь өдрийн үйл ажиллагаа уралдаан тэмцээнүүд эхэлсэн байгаа. За 2 дахь өдрийн үйл ажиллагаануудад өсвөрийн үндэсний үеийн барилдаанаар эхэлсэн. За өсвөрийн үндэсний үеийн барилдаанд энэ урагт хамааралтай энэ ургийн өсвөрийн хүүхдүүд барилдсан байгаа. За өсвөрийн үндэсний үеийн барилдаан 5-аас 10 нас, за 11-ээс 15 насны ангиллаар 2 насны ангиллаар зохион байгуулагдсан юм. За ингээд 5-аас 10 насны өсвөрийн үндэсний үеийн барилдаан Игнээс энтийн зөв хөрсөлдөөнтэй явагдаж, за 48 мөх барилдаад, за тэгээд 5 мөх сүүлдэрээ тойроод, за ингээд 5-аас 10 насны ангиллалд өсвөрийн залуу мөнгөнд төрүүлсэн бол тамир үзүүлж амар төвшин тогтхойр нар хөвшүүхт шалгарсан амжилтыг үзүүлсэн. Өсвөрийн үндэсний үеийн барилдааныг тус ургийн ах トゥ олон залуучууд маань утга орноо ургаан гэсэн сэтгэлтэй хүмүүс маань ивент итгэж оролцсон гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За харин 5-аас 10 насны ангиллын 11-ээс 15 насны ангиллын өсвөрийн багчдын барилдаа мөн л үзүүштэй олон сайхан барилдаануудаар дөөрн өрнөж эхнээс энэ тэнцүүхэн үзэгч олон төмнийг шуугуулсан олон сайхан барилдаануудаар дөөрн өрнөсөн байгаа. За мөн энэ цаг үед өсвөрийн үндэсний үеийн барилдаар хичээж байгаа бөхчүүч өнөөдрийн барилдаанд барилдлаа. За ер нь дөөр хүүхдүүд бол бүхий спортоор улс аймаг төв дэлхийд олон сайхан амжилтыг гаргаж ирсэн. За энэ утгаараа тэр сайхан бүхийн удамд хүүхдүүд маань харгүй сайхан барилдааныг үзүүлж үзэгч олон төмнөө ургийнхныгаа баясгасан сайхан барилдаануудыг үзүүлснээр өсвөрийн үндэсний үеийн барилдаан өндөрлсөн байгаа гэдгийг та бүхэндээ дуулгая. So diggity 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 hey, diggity 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 hey, diggity 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 hey, diggity diggity diggity.
Энэхүү Дашийн мөнхийн үр хүүхдүүдийн одоо ургийн баяр зориулсан уралдаан тэмцээнүүд эхнээс энэ тэнцүү хөрсөлдөөнтэй хөтөлбөрийн дагуу өргөжүүлж байлаа. Ингээд өсвөрийн өсний үхэн барилдаан 2 насны ангиллаар зохион байгуулагдаж өндөрсний дараагаар гар барилдаан буюу одоо гар таталтын тэмцээн зохион байгуулагдсан. За энэхүү тэмцээн бол эрэгтэй эмэгтэй гэсэн 2 насны 2 одоо ангиллаар одоо зохион байгуулагдаж одоо ингээд тусгайлан одоо нөхөр хэмжээг гараараа атгаж хамгийн одоо хүчтэй хамгийн одоо өндөр хэмжээнд атгсан хүн нь одоо энэ тэмцээний ялагч толчаар тодорхоор одоо энэ тэмцээн зохион байгуулагдсан юм аа. За тэмцээн бол одоо эхнээсээ эндийн зүг хөрсөлдөөнтэй ийм болж байлаа. За учир нь гэхээр одоо бас энэ мөнхийн одоо өөр хүүхдүүд бол одоо удам тэмцсэн олон сайхан одоо бөхчүүд одоо бяртангууд одоо төрөн гардаг. Ер нь удаа гартаа их дүүтэй, гарын их бядал цайтай ийм одоо хүмүүс бол байдаг гэж бас нутгийн олон дүн улсын ураг удам хоног ус ярьдаг. За энэ утгаараа энэ ургаас бол бас олон сайхан бөхчүүд төрөн гарч одоо олон улс төв дэлхийн одоо сонгомол бүхийн төрөлдөж үндэсний бүхийн төрөлдөж одоо олон сайхан амжилтыг үзүүлж ирсэн билээ. За энэ ч утгаараа одоо ер нь энэ гар таталтын тэмцээн бол одоо эрэгтэй эмэгтэй гэж одоо ялгахтааргүй их одоо их тэмцүү хөрсөлдөөнтэй ойрхон одоо хэмжээний одоо таталтуудыг одоо үзүүлсэн ийм одоо өрсөлдөөн дүрэн одоо тэмцээн өргөж ирсэн юм аа. Тэгээ үзэгч та бүхэндээ бид хүмүүсийн гар таталт одоо таталтын тэмцээний одоо үзэгч та бүхэндээ хүргэж байна. За ингээд одоо тэмцээний ялагчд одоо татварсан байгаа. Зууны 80-аар хөрөв долоо. Хөрөв долоо. Нэгдүгээр байна. Нэгдүгээр. За хоёрдугаар байна. Хоёрдугаар нь 52-30-аар цэдэн долоо. Чи бат шүү. Заанхэрдийн гэрэлээс чиглэлд болж байна. За нэг хоёрдугаар цэсэн хүмүүсээ дахиад нэг атуулчихгүй. За Дашийн мөнхийн үр садын уулзалт Тургийн баярын үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу үргэлжилж байлаа. За 2 дахь үйл ажиллагаанууд өсвөрийн үндэсний үеийн барилдаан, за мөн одоо бас гар таталтын тэмцээн гэдэг олон сайхан үйл ажиллагаануудаар зохион байгуулагдаж байлаа. За ер нь одоо бас Дашийн мөнхийн үр садын уулзалтын баяр бол ахмадуудаа сайхан хүндэтгсэн ахмад борлууд нь хоорондоо уулзсан учирч ураг удмынхаа түүхэн замлыг хоорондоо ярьсан, өвгдүүдэд дурсан ярьсан ийм сайхан одоо үйл ажиллагаууд болж байлаа. За залуучууд нь одоо хоорондоо танилцж учирч ургийн одоо уулзалт хөргөн болж ураг удмын одоо холбоо хэлхээ өргөжсөн хүүхэд багчуудаа урам өгсөн хүүхэд багчуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулсан ийм одоо олон сайхан үйл явдлуудаар Дашийн мөнхийн одоо үр хүүхдүүдийн ургийн уулзалт бас өргөндөд хүрэж байлаа. За зохион байгуулагчдын зүгээс ч гэсэн яг хөтөлбөрийн дагуу цаг тухайн хүрдэн одоо сайхан үйл ажиллагаануудаа зохион байгуулах гэсэн арга хэмжээнүүдээ бас явуулж хүрэлцэн ирсэн ах トゥ олноо бас бүрэн дүүрэн хамруулсан өргөн дэлгэр одоо үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан юм аа. За ингээд Дашийн мөнхийн одоо үр садын уулзалтын үеэр одоо зохион байгуулагдсан бас нэгэн одоо хүндэтгэлийн болоод аль биесний үйл ажиллагаа бол одоо суглааны үйл ажиллагаа байсан. За ингээд энэ хүү суглаанд бол одоо өрх хөрхөөр оролцож өрх бүр одоо бас аздан болж өрхүүд маань одоо өөрсдийнхөө одоо нэрмжид одоо суглаануудыг авчиж ирж за тэгээд одоо цахилгаан бараанаас эхлүүлээд за мөн одоо бас хордоодны дааг, за мөн торон, за мөн одоо бас яруу хөр гээд одоо бас олон одоо төрлийн одоо мал, за мөн одоо цахилгаан бараа хүмүүсүүд хэрэгтэй
өрөм хэрэглээний одоо зүйлүүдгээд бүхий л зүйлүүд төрөл төрлөөрөө одоо тавигдаж суглаанд одоо суглагдаж байсан. Тэгээд суглааны азтангууд манаас ээж дараалан гараад тодорсон сайхан үйл ажиллагаа явуулаа. Энэ суглааны үйл ажиллагаанд бол олон талын ач холбогдолтой хоорондоо бас бие биентэйгээ өөрсдөө авчирсан суглааны зүйлийг солилцох, цаашлаад одоо энэ урсгалын зүйл болж үлдэх нэгэндээ дурсамж болж одоо хадгалагдах, цаашлаад одоо энэ сах ургийн баярыг дурсаж ярих, хөөрөх, түүх бүтээх ийм сайхан одоо суглааны үйл ажиллагаа зохион байгуулагдаж байсан гэдгийг та бүхэнд хэлье. За ингээд одоо суглааны үйл ажиллагааны хэсгийг үзэгч та бүхэнд харж байна.
За ботгоны эзэн дөржат гэмээ бүсэргийг бодчихжээ. Яа, ярьсараа даа. Та хамт хамтараа. Энэ атгах тийчээ. Тийчээ яриад байгаа юм. Яг тав. Яг түрүү одоо гол орч. За уршаа. За амны бэлэг сайхан амны бэлгээ ерөөлөөр сайхан бодготой болж байгаа. Эдгээр тамралтын газрын за Ягусраа хинг Монголынч хоёртой баяр хүргье. За тэгээ олон сайхан тэмээтэй болоод аян чуулчныг хөгжүүлээд ирсэн хүмүүстээ ботог тормоо унуулад мөнгө тарай. Хадив өгч энэ аргамжааг одоо хамтран зохион байгуулсан нийт 56 үүрэг байна. За энэ 56 үүрэгтээ одоо бас баярлснаа илэрхийлье. Бид бүхэн одоо бас оролцоо бүгд одоо ингэж нийлжээж бид нэр одоо бас энэ 2 өдрийн аргамжаа энэ уулзалтын аргамжааг одоо бас ингэж зохион байгууллаа. За энэ 56 өргөгийн нэрсүүдийг одоо энд танилцуулаа явчаа.
бидний зүгээс бас чадан ядан өөрсдөө ургийн модыг зохиоё гэж шийдээд эхний ээлжнийхээ хөлбөрийг боловсруулсан байгаа. Тэрийг та бүхэн их гэрийн зүгтлийн хойноос үзээд та бүхэн үзэж харж болов. Үзэж хараад өөрсдөө бидний зүгээс алдаа мадтай зүйлүүд байхыг үгүйсэхгүй. Тэр бүгдээр нь та өөрсдөө засвараа хийгээд за тэр дөрөвдүгээр салбарсан хүүхдүүдээ нэрийг мэдэхгүй байгаа бид нар тэрийг та өөрсдөө нэрийг бичээд залруулга хийгээд тэгээ яваарай гэж хүсэж байна. Үүний үндсэн дээр болохоор зэрэг бид нар ургийн модоо илүү гоёор илүү томоор хийгээд тэгээ айл өөр тэрийг өөрсдөндөө хөдөлмөр байдлаар хадгалаад явах ийм зорилготой юм шүү. Дашийн мөнхийн үр хөвгүүдийн уулзалтын арга хэмжээ сайхан болж өндөрлөө. Бид нар одоо бас их уулзалтаар залуучууд, үр хөвгүүд, хойч ач зээн нараа бас мэдээж авч таньж хооронд нь одоо уулзуулж ийм сайхан одоо боломж нөхцөл бол бүрдлээ. За энэ Дашийн мөнхийн үр удмын 5-6 дахь үе бол одоо бас энд ирж энэ арга хэмжээнд бол оролцож байна. Тэгэхээр бол энэ уулзалтын арга хэмжээ бол бас нэлээд сайхан юм ач холбогдолтой уулзалт бол боллоо. За ингээд нийт ирсэн ахан дүүстэй амьдралд нь эрүүл сайн сайхныг хүсэж өрөөё. За ингээд өнөөдрийн уулзалтын арга хэмжээ албан ёсоор хаасныг мэдэгдэж байна. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн Дашийн мөнхийн өр хүүхдүүд ахын дүүсийн уулзалтаас бэлтгэсэн одоо нэвтрүүлгийг хүргэлээ. За нэвтрүүлэг бэлтгэхэд бид бүхэнтэй хамтран ажилласан ургийн баярыг зохион байгуулагч нартай талархал илэрхийлье. Ингээд Дашийн мөнхийн одоо өр хүүхдүүд хойч үйлсэн та бүхэндээ энэ руугийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж та бүхний ургийн холбоо улам сайхан батжиж эрүүлэх саруу сайхан болох болтугай гэсэн өрөөлийг өргөн дэвшүүлье.